нийлээд тухайн Facebook хэрэглэгчмэнтэй линкээр ордог. Ороод дараагийн хөтлөж орсон линк дээр бол одоо Facebook аккаунт нэр болон пассворд оруулах замаар өөрийнхөө мэдээллийг хавтаж байна. Дээрх мэдээлэл авснаас одоо Facebook чатаар нь одоо найс нөхдөд рүү одоо яг та мөнгө зүтэн гарлаа. Одоо энэ дансны дугаар руу мөнгө шилжүүлж хийсэн бүсдийг явуулдаг. Энэ тохиолдолд иргэд маань одоо цаар болон бүсдэлгээр энэ мэдээлэл хатгаажуулах бүгээр одоо дээрх мөнгөийг шилжүүлж гинтийн хохирч болох тохиолдол нэмэгт хандлагатай байна. За цагдаагийн байгууллагаас одоо энэ гинтийн үйлдвэрлэж байж болзошгүй 20 орчим хэргийг нь үйлдвэрлэж байж болзошгүй гэдгийг бол тогтоогод шаардлагатай ажлыг бол явуулж байна. Тэгэхээр энэ хэрэгтэй холбоотой дээд байдлаар огсон иргэд бол одоо харьяа мэдээлсэн цагдаа гэсэн үйлдэл хандаж цагдаагийн байгууллага хандаж хөрөлөө багтуул боломжтой. Тэгээд дээрх линкийн төрөөс өрцөн сэргийлэх чиглэлээр бол хэрвээ яг та линк холбоосоор бол өмнө одоо ямар нэгэн байдлаар хувийн мэдээлэл алдсан гэж болж байгаа бол энэ дээр өөрийнхөө одоо Facebook пассворд бусад мэйл хаягийнхаа пассвордуудыг бол солих хэрэгтэй. Энэ тохиолдолд та ингэдэг нь бас хөгжүүлэх өрцөн сэргийлэх боломжтой. За үүний дагуу үүнтэй зэрэгцээд мөн одоо гадаад төлбөрт орсон өндөр дүнтэй төлбөрт орсон аж ахуйнчид маань гадаад төлбөрт орцоо цахим хэлбэрээр хийгээс илүүтэй зайлс одоо татгалзаж арилжааны банкн дээр очиж одоо шилжүүлж байгаа шилжүүлэх үйл ажиллагаа явуулах юм бол таны хүч хэрэгсэл бас багасаар байна. За одоо манай байгууллага одоо аудитны шалгалтанд орж байна. Эсвэл одоо манай байгууллагын данс өөрчлөлтөд зэрэг одоо байнгын харилцагч байгууллагууд нь одоо дансны мэдээлэл өөрчлөлт маягаар одоо манай дотоод аж ахуйн нийслэлд мэдээлэл ирүүлдэг. Дээр байдал нь одоо нэгтэл шалгахгүйгээр цахим хэлбэрээр мөнгө шилжүүлснээр одоо бас их хэмжээний хохирол одоо хамсах юм хөө одоо зүйлийн үед гарч байна. Тэгэхээр зэрэг тухайн банкны данс өөрчлөгдсөн данстай холбоотой санхүүгийн мэдээлэл өөрчлөлт тохиолдолд заавал харилцагчаа баталгаажуулж нэгтэл шалгасны үндсэн дээр төлбөр тооцоогоо хэмжээвэл энэ эрсдлээс урьдчилан сэргийлэх боломжтой. За тэгээд нөгөө талдаа хэлэхэд бол Facebook, Gmail болон бусад энэ одоо сошиал орчинд одоо энэ сүлжээ нь өөрөө одоо чинь таны одоо аккаунт пассворд болон бусад мэдээлэл бол алдахаас бол харьцангуй өндөр хамгаалалттай байна. Тэгэхээр зэрэг яг таныг одоо үгүй таны веб хуудас юм уу бусдын одоо үгүй мэйл хийж хакх боломж баг. Харин та өөрийнхөө аккаунт хэрэглэгчийн нэр болон пассвортаа алдахгүй байх дээр хувийн аюулгүй байдлаа цахим орчинд хангаж ажиллахыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна. За ингээд ариун боловсролын микрофон дээр байгаа дээр нь та бүхэн яг энэ бүлэглэнд очихоор асуултсуугаар хариулт авч болно. Одоо шинэ хэрэг байгаа нь Facebook дээр одоо хактуулсан одоо 2-3 сарын өмнө гарсан хэрэг одоо шилжүүлдэг байна гэсэн юм гомдлоо байна. За өнөөдрийн байдлаар бол одоо цагдаагийн байгууллагууд 90 орчим мэдээллийн хэрэг бүртгэж халагдаж байгаа. За хөдөлгөөний хэмжээг бол одоо яг шууд нарившин тогтоох боломжгүй. За гэхдээ өнөөдөр бол одоо яг дөрөв хэлсэн дээд түвшний үйлдэлүүдээс 20 орчим эм зэрэг үйлдсэн байж болзошгүй сэжигтэй этгээдүүдийг бол тогтоогоод шалгалтын ажиллагааг явуулж байна. За энэ этгээдүүд холбогдоход хэргийн энэ тохиолдлын хэмжээ 5 орчим сая төгрөг байгаа. Тэгээд сэдвийн насны хүмүүс байгаа. За энд бол ихэнх нь бол одоо яг өсвөр оюутан насны залуучууд байгаа. Тэгээд одоо зарим залуучууд нь одоо сургууль сурч байгаа их сургууль сурч байгаа одоо орхисон гарсан нэг тиймэрхүү байдал тогтоогдож шалгалтын ажиллагаа явуулж байна. За яг хэргийн одоо үг чинь яг шалгалтын үйл ажиллагаатай холбогдолтой мэдээлэл бол прокурорын байгууллага болж байна. За давуу тал даргаыг тэгээд сургууль болсон охины жоохон тодорхой яриа. за тэндээс би танарын усаар нь хариулна. За та бүхэн мэдээ авах юм байна. За Монгол улсад тээврээр тусгай дуулт болон гэрэлтгөө тавьж хэрэгжүүлж урмын хэрэгжилтийн талаар бас таахан товч мэдээллийг танилцуул ярьж үлдээрлээ. За Монгол улсын засгийн газрын уралдаан дээр Монгол улсын ерөнхий сайдаас цагдаагийн ерөнхий газрын дарагдсан үүргийг хэрэгжүүлэх зорилгоор цагдаагийн ерөнхий газрын даргын тушаалаар цагдаагийн ерөнхий газрын дэд даргаар хашлуулсан ажлын хэсэг байгуулагдаж
За энэ хүрээнд хийх ажлын төлөвөө гаргаж энэ 10 сарын 30-ны өдрөөс манай замын цагтаагийн алба цагдаагийн ерхий газрын бүртгэл хяналтын төвтэй хамтран Годом цамд хяншилттай үйл ажиллагаа зохион байгуулж явуулж байгааг та бүхэн мэдж байгаа. За Годом замд явуулж байгаа энэ шалгалтаар тээврийн эрсдлүүд болон тээврийн тусгай дуут дохоо гэрэл дохоо тавьж ашиглаж байгаа эрх бүхий байгууллагуудыг бид нар бас энэ шалгалтын үед хамруулж шалгасан. Тухайлбал гадаад харилцааны нийслэлийн дүүс захааны автоваа иргэний засгийн ерхий газрын автоваа цагдаагийн ерхий газрын автоваа биднэрт 8 байгууллагын 1100 гаруй тээврийн эрсдлийг бас энэ шалгалтын үед хамруулж шалглаа. За энэ Годом цамд явуулсан замын цагтаа гартнаас явуулж байгаа энэ шалгалтаар илрүүлээд за эдгээр гаргасан зөрчлүүдэд зөрчлийн тухай хуулийн 14-р зүйлийн 7 заасны дагуу хуулийн хариуцлагуудыг үлээлгээд ажиллаж байна. За нийт илэрсэн зөрчлийг төрөлжүүлж үзүүл зөвшөөрлөг хугацаа дууссан 30 зөрчил илэрсэн. За зөвшөөрлгүйгээр тусгай дуут болон гэрэл тухай ашиглаж явж байгаа 66 зөрчил. За онны засварлаад гэрэл тухай тавиад хөдөлгөөнд оролцож байсан 3 зөрчил. За зөвшөөрснөөс өөр өнгийн гэрэл тухай хэрэгжиж байсан 3 зөрчил гэсэн 100 зөрчлийг илрүүлээд за бид нэр энэ зөвшөөрлгүй хэрэгжиж байсан тусгай дуут гэрэл тухайнуудыг цагдаагийн албаны тухай хуулийн 30 дугаар зүйл заасны дагуу хураа авч бүртгэл хяналтын төвд хүлээлт өгч хариуцлагатай оржуулахаар ингээд шилжүүлээд ажиллаж байна. Ер нь энэ оны эхний 10 сарын байдлаар бол Монгол улсын хэмжээд тусгай дуут гэрэл тухай тавьж ашиглаж байгаа чиглэлээр бол замын цагдаагийн бүртгэл хяналтын төв за төв орон нутагт ажиллаж байгаа манай замын цагдаагийн тасаг хэсгүүд хамтран улсын хэмжээнд 3 удаа нэгдсэн шалгалтыг зохион байгуулсан. Энэ 3 удаа нэгдсэн шалгалт зохион байгуулахдаа бид нар 156 зөрчлийг илрүүлж 16 сая төгрөгийн одоо торгуулийн арга хэмжээг зохиол тогтоомжинд дагуу авч ажилласан. Цаашид одоо бид нар тээврийн эрсдэл тавьж байгаа тусгай дуут дохоо гэрэл дохоог ашиглаж байгаа юм зөвөнд бол байнгын хяналт тавьж ажиллана. За Монгол Улсын ерхий сайдаас өгсөн үүргийг хэрэгжүүлэх. За дээрэс нь тусгай дуут дохоо хэрэгжиж гудамжинд хөдөлгөөнд даваа байдлаар оролцдог. За зарим тохиолдолд бол одоо тусгай гэрэл дохоог шаардлагагүй шуурхай биш ажилд явж аж ашиглаж байгаа энэ үнэт дээр тавих хяналтыг улам сайжруулж ажиллана. За яг одоогийн байдлаар ч гэсэн манай Годом замын цагдаагийн нийт албаагчдаас гадна за төвийн бүх удирдах эцсийн даргаас дэш албан тушаалтай бүх албаагч нар гарч энэ шалгалтын үйл ажиллагааг явуулж байгаа. Бас энд одоо зөвхөн их мэдээллийн албаа ажилтнууд таа бүхэн эндээс гараад бас яг Годом зам дээр одоо очиж манай энэ албаагчид хэрхэн үйл ажиллагаа явуулж байгаа, ямар зөрчлүүд илэрч байгаа. Энэ дээр бид нар хуулийн ямар хуулийн дагуу ямар арга хэмжээ авч байгаа талаар бас газар дээрээс уулзалт үйлдэх юм бол одоо илүү ойлгомжтой болох байхаа гэж ойлгож байна. За хууль зүйн дотоод иргэн сайдын 2016 оны А62 дот тушаалгаар батлагдсан энэ тээврийн эрсдэл тусгай дуут болон гэрэл дохоо ашиглах журам маань байдаг. Энэ журмын хэрэгжилтээр бид нар бол цагдаагийн ерхий газрын бүртгэл хяналтын төвөөс 2016 онд бол иргэд байгуул 966 иргэд байгууллагаас тусгай дуут дохоо хэрэглэх зөвшөөрөл өссөн хүсэлтүүд ирсэн байдаг. Энүүнийг бид энэ журмын дагуу хуулийн дагуу хянж үзээд 54 байгууллага ачуун нэгжид бол энэ зөвшөөрлийг бол олгоогүй. За яг өнөөдрийн байдлаар бол Монгол улс 1412 тээврийн эрсдлийн тусгай дуут болон гэрэл дохоо ашиглах зөвшөөрөлтөй хөдөлгөөнд оролцож байгаа. Тэгээ 10 сарын 30-наас хойш бол бид нэм зөвшөөрөл олохгүйгээр энэ үйл ажиллагаан дээр бас хяналт тавиад явж байгаа гэдгийг та бүхэнд хэлэх байхаа. За ингээд ерхий сайдаас өгсөн үүргийг хэрэгжүүлэх ажлын өрөөнд бид нар 10 сарын 30-ны өдрөөс Годомж замд болон энэ тусгай дуут гэрэл дохоо хэрэгжилж байгаа аж ахуйн байгууллагууд энэ шалгалтыг явуулж ирснийг бас манай хэвлэл мэдээллийн ажилтнууд та бүхэн дөрвөн шуурхаар бас ард иргэдэд мэдээлж байгаа. Энэ хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон сошиал ертөнцөөр цацагдж байгаа энэ мэдээллүүдэд бас ирж байгаа энэ иргэдийн сэтгэл санал хүсэлтүүдийг бас манай замын цагдаагаар хүлээж авч энүүн дээр бас тодорхой ажлуудыг хийж байгаа. Ер нь бол нэг 8000 гаруй санал хүсэл сэтгэл ард иргэдээс ирсний 93 орчим хүн бол одоо бидний явуулж байгаа ерхий сайдаас өгсөн үүргийг хэрэгжүүлж байгаа энэ үйл ажиллагааг бол дэмжсэн одоо цаашаас юм сэтгэлүүд ирсэн гэдэг нь дуртхан зүйтэй баха. Тэгээ энэ чиглэлээр өшөө холбогдох мэдээлэл асуух тодруулах юм байна. Энэ хариулъя. За өнгөрсөн 2 дугаар сард бас яг энэ дуут дохоо шалгалтын ажлыг хийжсэн гэсэн. За өмнө нь иргэн 2-3 сард шалгалт хийх гэдэг нь үүссэн л та. За энэ шалгалт бүрээр зөвшөөрөлгүй машинууд дуут дохоо ашигласан машинууд байлгаа гэдэг. За дахин ашиглаж байгаа ийм зөвчлүүд илэрч
Ер нь дахин ашиглаж байгаа юм алга. Энэ дээр бид нар бас холбогдох стандарт хэмжил зүүн газар мэрэгжлийн хэлтийн газруудад холбогдох санал хүсэлтүүдэд хургуулсан байна. Одоо жишээлбэл тусгай дуут дохио гэрэл дохио ашиглах юм худалдаалах юм дээр бид нар тавих хяналтыг сайжруулах болохгүй юм л да. Та бүхэн мэдчихэж байгаа одоо энэ автодолтооны төвүүдээр одоо дурын хүн авчирч худалдаалаад байгаа. Энэ үнийг зүгээр хин нэг дуртай иргэн очиж худалдаж аваад энэ тавиад хөдөлгөөнд давуу ирэхээр гэх юм зам хөдөлгөөний дүрм журм зөрчих гэсэн байдлаар ингээд ашиглаад байгаа. Энэ дээр одоо цаашд бид нэр бусад энэ мэрэгжлийн холбогдох байгууллагуудтайгаа хамтраад энэ журам дээрээ тусгаж өгөөд энэ хэн шалгалтыг улам сайжруулж ажилласнаар энэ маань одоо тассан зогсоодно. Мэдээж бид нар зайлшгүй шаардлагаар одоо шуурхай албаны тээврийн хэрэгслүүд зайлшгүй нь одоо хэрэглэх ёстой журам загцын юмнуудыг бол бид нар зөвшөөрлийнхэн дагуу үйл ажиллагааг явуулна. Журам зааснаар ямар хариуцлага нэгдүүлдэг юм бэ? Хариуцлагын хэмжээ нь бага. За бид нар зөрчлийн тухай хуулиар юмн дээр хариуцлага нэгдүүлж байгаа. Зөрчлийн тухай хуулийн 14-ийн 7 зааснаар бол бид нар 100 мянган төгрөгөөр торгож тухайн тээврийн хэрэгслийг жолоочийн одоо ононоос 3 оноо асагдчих. Энэгээр бид нар хариуцлагад орцож байгаа. Харин зөвшөөрлгүй хэрэгсэн тусгай дууд дохиог хурааж авч байгаа. Үйлчлэлийн хэлтээр. Улсын хурлын гишүүнийг ямар тохиолдолд тусгай дуудах ажлыг хэлтэй гэдэг юм бэ? За улсын хурлын гишүүд орон нутагт тэр томл дээр явах та улаан өнгийн гэрэл дохио ашиглах. Журам заа. Тээврийн хэрэгсэл загваргүйний дүрм зөрчил явдал хэлсэн юм. Элдээр явах юм байна. Ер нь зайлшгүй шаардлагаар яваагүй тохиолдолд бид нар бол яг хуулийн заасан хариуцлагыг хүлээлгэж байгаа. За мэдээж хэрэг одоо хойшлуулчгүй үйл ажиллагаа, шуурхай дуудлага мэдээлэл явж байгаа тээврийн хэрэгслүүд бол замын хөдөлгөөний дүрм заасан, замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай зааснараа бол хөдөлгөөнд давуу хэрэгтэй олгосон. Эрхэн нээлттэй. За. Нөгөө алгаас охины аав ээжийн шалгаж эхлэе гэсэн мэдээлэл байгаа тий. Ер нь сураг мураг олдоогүй юу? За энэ манай энэ цагдаагийн албаны олон төрөл алба байдгийг та бүхэн мэднэ. Тэгээд эрүүгийн цагдаа болон мөрдөн байцаах албаны холбогдох чиглэлээрээ хүмүүс одоо өөрийнхөө хуулинд заасан эрх хэмжээний хүрээнд шалгалтын ажиллагаа явуулж яг шалгалт хэргийн шалгалт тодорхой бас яг боломжгүй та бүхэн ойлгож байгаа тийм ээ. Яг та бүхэн эрх хэмжээнд л одоо би та бүхэн хэлэх боломжтой. Бүгд найрамдах Хятад улсын Өвөр Монголын өртөс орны 90 хотын хотод Монгол улсаас консул. За консул ерөөсөө хэрэгтэй холбоотойгоор замын өдөр цагдаагийн одоо хэлцээс талан тавт явуулсан. Ингээд Хятадын холбогдох шалгах хэрэггүй байгууллагууд гэсэн дээр хамтар шийдэлж байгаа. Манай улсад 17 оны байдлаар хичнээн хурд алгасан. 17 оны байдлаар хичнээн хурд алгасан. Хэдэн нэмэлттэй хэрэгтэй вэ? За өчигдөр бас мэдээний сувгаар одоо 70 орчим хүүхэд гэдэг юм чинь энэ дээр бас манайхаа нэг юм би тодруулах юм зүйл байх гэж бодож байна. Ерөн сурвалжлах асаапсан гэж байна. Манай цагдаагийн байгууллага бол өдөр тутам цаг тутам яг энэ асаапсангаар ерөн сурвалжлах тоот орж ирээд тэрнийхээ дагуу ерөн сурвалжлаа олдсон хүмүүсийн тэрийг хаагаад ингээд явдаг. Өчигдрийн одоо юм яриадгаар бол далаад хүүхдтэй ерөн сурвалжлах гэж гэсэн юм тоо авсан. Эндээс хичээл л одоо 24-нд автчихсан. За тэгэхээр ерөнхий байдлын одоо тэр алга болсон ерөн сурвалжлаж байгаа хүүхдүүдийн ерөнхий байдлыг ингээд тогтоогоод үзэхээр удаа дараа алга болдог. Удаа дараа ерөн сурвалжлаж гэдэг. За арга гэртээ таарамж муутай, ариг дагс уудаг, PC толгомд донтдог ийм одоо хүүхдүүд бас байгаа гэдэг. Тэнэмэл амьдралтай. Ийм хүүхдүүд голсон байдаг гэдгийг бас хэлэх зүйтэй. Хүний наймаатай холбоотой юм тэр нь хэр гадтай манай улсад. За энэ чиглэлийн одоо та хоёрыг холбогдох байгууллагаас судалгаагаар авчиж хэлсэн зүг ба. Ер нь бол би энэ дээр бас нийт одоо хийж мэдээлээс өгнөөс хараад байна. Манай нутаг бас өргөн цонцлогтой. Өргөн удам нутаг дэвсгэр хүн ам сэрүүс ууд тийм ээ. За жишээлбэл өчигдөр ихэд Сүхбаатар аймгийн Сүхбаатар суманд 15 настай малд яваад алга болсон. Сумынхан засаг даргын орлогч тэргүүтээ одоо эрд чайх ажиллагаа тэр өдөртөө тэр хүүхдээ олчдөг. За судалгаагаар ингээд аваад үзэхээр ерөн сурвалжлаж байгаа одоо энэ хүмүүсийг ингээд өдөр тунчаар 10-15 алга боллоо гэсэн юм ерөн сурвалжлалт ажиллагаа явуулдаг. 50% өдөртөө. Тэгээд нэг хоногоос дээш дараа ингээд олд. Бол 15 онд 3 хүүхэд одоо боллоо олдоогүй. 16 онд одоо 4 хүүхэд гэх юм. Гэх мэтлэнгээр
эдгээр нөгөө жишээлүүдийг аваад үзээр Арангаан аймгийн орхон голд сэлэх гээд явсан одоо болсоо гэдэг. Яг ийм байдлаар ингээд явдаг. Байгалийн одоо давж хөвчин зүйлд одоо ан амтнд одоо дотлоонд өртсөн ч байдаг ч юм. Хэмжлэн дээр энэ солтдгуудын цагдаагийн байгууллага бүх нутагт дэвсгэл бүх албагаа энэ хүмүүсийг ерөн сурвалжлагчдаа тасалдгүй хийж байдаг гэдгийг эндээс асуусан. 90-ийн засгийн газартай хамтарч ажиллана чинь манай Монголын талаас цагдаа нарын яг ямар оролцоотой ажиллаж байгаа юм бэ? Бид нэр тухайн улсын нутаг дэвсгэл дээр одоо ирж хайх сурвалжлагын ажиллагаа явуулах хэрэггүй шүү дээ. Тэгэхээр одоо хоёр улсын хооронд байгуулсан тэр ирээнийхээ дагуу бид нэр аль бүхэлдээ ирүүлээд явуулаад тийм эсвэл гаднаас оруулсан хөлбөмбөг гэж хамтарч байна. Одоогор дүүл охиныг тэр Хятадын засгийн газар л яаж байгаа шүү. Цагдаа нар холбогдох байгууллагууд нь хүсэлт тавьсан. Ирэн хайх ажиллагаа хийж байгаа. яг ямар аргаар ирэн хайж байгаа юм болов? Тэрэн жоон тодруулдаг гэж. Энэ тухайн Хятадын одоо тэр цагдаа тагнуул гэдэг юм уу? Энэ өчний хууль зохиолох байгууллагуудын их ажил тийм ээ. Энийг бол наривчлаад үсгэж яах. Манайхаас одоохондоо хүсэлт л явуулсан юм аа. Хүсэлт явуулсан гэдэг яг тэрнийхээ дагуу ажиллагаа хийгдэн л тийм. Ийм үедээ 24 хүүхдийн авсан гэж байна шүү дээ. Би тэр 24 хүүхдээс магадгүй яг хийх авсан байсан тийм тохиолдолд үзсэн. Байхгүй. Охны мэдээллийг худалдаа авах гэсэн байгаа. Тэгэхээр хэдэн дөрөв худалдаа авах вэ? Өмнө нь тэгж ийсэн юм байна. За энэ дээр бас нэг юм тэмдэглэж хэлэх зүйтэй байх. Замун үүд сумын засаг захиргаа төрийн болон төрийн бус байгууллага ард иргэдэг цагдаагийн байгууллагын одоо өмнөөс нэг бүлэгнээс талархалтаа илэрхийлж байна. Цагдаагийн албаны энэ шинэ онд одоо батлагдсан гарсан хуулинд нэг бүлэг заалт гэмтрээс урьдчилан сэргийлэх гэмтртийг тэмцэхийн ажилд иргэд байгууллагуудын хуулиар заагдагдсан. Яг энэ үүргийг нэр төртөө бас сайн биелүүлж ингэж оролцсонд нь энэ талхлыг сэргийлэх зүйлүүд гэж хэлж байгаа. Гэмтрээс урьдчилан сэргийлэх зөвлөлөөс нь охиныг энэ ирж хайх сурвалжлах ажиллагаанд үнэтэй эзэнтэй мэдээлэл өгсөн тохиол 5 сая төгрөг чанга журамшуулсан гэсэн мэдээлэл гарч явж байгаа. Замын үдэд байгаа 10 хэдэн камераас ерөөсөй 2 камер ажиллаж ирсэн гэсэн нэг мэдээлэл явуулсан шүү дээ. Энэ нь одоо сүүлийн камерын хэлбэр гэмтрийн хэлбэр гэж яриад байдаг. Тухайн нутаг дэвсгэрчүүд энэ ажиллагаа хэрэгждэггүй байсан болов уу гэсэн хамт харагдаад байна. Энэ үү. За ер нь дэлхийд дахинд ер нь бол Англи, Умард, Ирландаас гаралтай шилэн нүд гэж ярьдаг юм л да. Энэ болохоор нөгөө ард иргэдийн амгалан тайван байдлыг хадгалж альж төрт төр төстэй улсуудад анхаарал тавьж ажилтдаг. Манай улсад бол энэ улс үед маш их эрчимтэй. Ялангуяа одоо сая энэ онд тийм ээ 2 сарын одоо 4 сарын 2-оос 6 сарын 2-ны хооронд Улаанбаатар хотын хэмжээний камержуулалт арга хэмжээ маш их үр дүнтэй болсон. Энэ дээр одоо орон сууц гудамжны хороод тийм ээ дүүргүүд байгууллагууд маш их идэвхтэй оролцсон. Нийслэлийн цагдаагийн газар эзэн сэргийлэх одоо зөвлөл энэ дээр одоо идэвхтэй удирдан зохион байгуулсан. Энэний үр дүнд бол үр дүн маш санаад гарсан гэдгийг бид цаг тухайд мэдээжсэн. За замын үүдийн одоо тэр камерын хувьд бол ер нь бол аж ахуйн нэгж байгууллагууд энэ дээр бас манайх анхаарах хэрэгтэй. Тухайлбал шинэ барилгын объект улсын одоо комисд ашиглалтанд өгтөө тэр хяналтын камер байна гэсэн юм заалтыг бас бүгд бас мэдчихэж байна. Бид ч гэсэн Монгол улсын иргэд тийм ээ. Миний таны та бүгдийн маань ойр дотны бүхэл хүмүүс одоо юу аюулгүй байх юм хүсэж байгаа шүү дээ. Тэгэхээр замын үүдийн тэр камертай холбоотой асуудлыг бол яг зөвхөн их сурвалжуудаас сонсоод засвар ашиглалтыг хэвдүүлээ. Тэгээ ашиглалтын тэр засвар бас л хөнгө санхүүтэй холбоотойгоор тэр ажиллагаанд цаашаа нэг хайртай өрнөөгөн болов гэсэн мэдээлэлтэй. Нийслэлд байгаа камерууд дээр ч гэсэн арчлалтын одоо зардлыг төсөв суулгаж өгөх хүмүүс болоод зарим дийлэнх нь ажилтг гэдгийг мэдээлэл явуулсан л да. Одоо энэ төсөвний асуудал шийдэгдсэн жишээ нэг дөрөв зарцуулахаар төсөлсөн гэдэг юм байна. За энийг одоо нийслэлийн засаг даргын хамгааллын газар холбогдох байгууллагаас асуух нэг тодорхой мэдээлэл өгөх. За энэ ташрамд нь хэлэхэд би нийт одоо ард иргэдтэй тийм ээ бас нэг юм зүйл уриалмаар. Сүүлийн үед иргэд гэртээ өөрийнхөө хувийн одоо хашаа гэдэг юм уу байшинтаа өөрсдийнхөө бас зардлаар ялтын камеруудыг суурилж байгаа. Үр дүндээс хүрж байгаа гэсэн мэдээлэл манай өглөө болсон дараах хамгийн битгий гарч ирдэг. Тэгээд тэрнгээр одоо тэр хулгайн хэвтэргийг илрүүлж байгаа энэ тохиолдол ихээр гарч байна. Цагдаагийн байгууллагын мэдээлэлтэй камерууд хэдэн үеийн ажилт юм бэ? За цагдаагийн байгууллага яг энэ одоо камержуулалт арга хэмжээнийхөө хүрээнд бүх камеруудаар нэмэгдүүлэх өмнө одоо ажиллаж исэн камеруудаар залруулах тийм ээ засварлах бодиттойгоор яг одоо тэр одоо гэмт тэрийг зөрчил үйлдвэж байгаа тэр газрууд
яг ашигтай тал руу тусгана гэдэг юм нэмэлт камерууд ингээд одоо байрлуулж ингээд 100% ажиллаж байна. Өнөөдөр манай нийслэлийн цагдаагийн газар өдөртлийн одоо яг энэ хяналтын шууд төв байгуулчихсан. Энэ дээр холбоотой мэдээлэл цагдаагийн байгууллагад тооцоо болж байгаа. Ирэх хаах ажлын хугацаанд ингэж тийм 24 толцсон хүмүүсийг одоогоор ирэх хаах ажиллагаа хийж байгаа юм уу? Иргэн хаах ажиллагаа цаг минут тутамд явдаг. Өдөр шөнө өвөл зөнгөө явдаг. Одоо энэ охиныг одоо 500 гаруй хүн хайж байгаа гэсэн юм үнэн үү? Эхний өдөр цагдаагийн жижигүүрийн шуурхай бүрсдэггүй. За маршрутын дагуух эргүүлүүд холбогдох төр хаягуудаар нь шалгаа тэгээд тодорхой үр дүн хүрэх учраас цагдаагийн байгууллага бүрэн гүйцэтгэх төвшөр зарлан ажиллаад холбогдох байгууллагууд өсөлт тавьсан юм тэгээд 250 орчим албаа шөнийн 430 минут гэсэн эхний. За хоёр дахь өдөр шөнийн эрх байгууллагаас үр дүнгээс учраас замын үд сумын нутаг дэвсгэр дээр өргөн хүрээнд одоо бүх одоо байж болох газруудыг өөрчлөлтөөс онцгой комиссийн шийдвэр гараад ингээд хүн хүч нэмэгдүүлж 510 орчим хүмүүс сайн дурынхан маань орчихсон. Төрийн байгууллагууд орсон, хилгээл онцгой байдлаар орсон юм одоо ажиллагаанууд ороод 72 шийдвэр ирж хайх ажиллагаа хийсэн. Тэгэхээр яг энэ ирж хайх ажиллагааны ингээд явцад нөгөө бас хууль зөрчигдсөн хүмүүсийн тодорхой объект халдах гэдэг юм уу, хуулиар хамгаалагдсан юм гарсан учраас тэгээд ирж хайх ажиллагааны тодорхой үр дүн төрөг учраас цагдаа мэрэгжлийнхээ хүрээнд өөрийнхөө хүрээнд гэж шалгаж ихтэй тэр сайн дурын одоо олцсон хүмүүсийн хүрээг болгосон. Манай одоо манай хоёр их гүрэнтэй хил залгадаг. Осын холбооны улстай хил залгаа 8 одоо аймгийн бас бүс нутгийн цагдаагийн даргамнаар өдөө 20 хоногийн өмнө очиж хамтарч ажиллаад хамтарсан сургалт семинар хийчихсэн гэж хэлсэн. Ийм ажил явагддаг. За Өнөөдрийн үед нөгөө нэг одоо нутаг орны онцлогоос шалтгаалаад цаашдаа цаашдаа объектууд бодвол их байдаг юм. Ерөнхийдөө газар дээр очиж манай хайшлагтайг авах. за би нэг ганц юм зарлах бай. Даваа зүйл замын цагдаа